За энэ тэнцвэрлэгчийг бодъё. За тэнцвэрлэгчийн хамгийн зүүн гарталтайгаа 16-1 гэдэг тоог ингэж бичүүлнэ. За 16 гэдэг бол 4-ийн квадрат гэдэг. Тэгэхээр 16-1 гэхээр 4-1-ийн квадрат. За үүнтэй адилханаар энэ тоог хуваарай. 1024 гэдэг бол 2-ийн 5 зэрэг. За нөгөө талаас бол 4-ийн 5 зэрэг. За бид нэр энэ суурьтайгаа адилхан болгохын тулд бутгай хэлбэртэй очих хэрэгтэй байна. Тэгэхийн тулд 4-1-ийн хасах 5 зэрэг гэж бичнэ. За энийг бол мэдээж зэргийн чанар мэддэг хүмүүс бол маш амархан ойлгоно. За ингээд 16-1 бол 1024 эдгээр тооноор солих юм бол тэнцвэрлэгч маань ийм болно. За ингэж байгаагийн гол шалтгаан нь мэдээж хэрэг бүх талуудын суурьуудыг нь тэнцүү болгож байгаа. 4-1, 4-1, 4-1. За тэнцвэрлэгчийн илтгэгч тэнцвэрлэгчийн суурьуд нь зэргийн суурьуд нь адилхан байх юм бол суурьуд нь хайчна. За гэхдээ хаягтай яах вэ гэхээр тэр суурь нь нэгээс их байна уу бага байна уу гэдгийг харна. За 4-1 гэдэг тоолон дэш тэгээс ихтэй нь ойлгомжтой. За гол нь нэгээс бага байна. Нэгээс бага байгаа тохиолдолд яадаг вэ гэхээр суурьуудыг нь хаяад их багын тэмдгийг нь эсрэгээр эргүүлдэг. За харцгаая. За энэ хаягдаад 2 зэрэг нь үлдсэн байна. Энэ 4-1 нь хаягдаад энэ нь үлдсэн байна. За энэ нь хаягдангууд хас 5 нь үлдсэн байна. За тэгээд одоо бол бидний хялбархан шугамн тэнцвэрлэгчийн систем рүү шилжиж байна. За энийг бодохын тулд мэдээж хэрэг x-ийг олгож байгаа учраас энэ нэмээд байгаа x-ийг алга болгоно. За эсвэл x-ийг алга болгохын тулд бүх тал дээр нь хасах x-ийг нэмээд өгчнө. За өөрөөр хэлэх юм бол бүх талаас нь x-ийг хасчихна гэсэн үг. За тэгэхээр юу болох вэ гэхээр эндээс 9 хасагтаад ийм болно. За эндээс 9 хасагдахаар нэмжээсээ 9 нь байхгүй болоод энэ нь үлдэнэ. За мэдээж артлынх нь ийм болох нэ. За цаашлуулах юм бол 2-оос 9-ийг хасаад хасах 7 болно. За энэ хэвээрээ байж байна. За энэ болохоор хас 14 болно. За x-ийг олохын тулд үржээд байгаа хас 2-ыг алга болгох хэрэгтэй. Тэгэхийн тулд мэдээж хэрэг бүх талыг нь хас 2 туваана. За тэгэхээр сайн анхаараарай. Тэнцвэрл бишийн талуудыг хас тэмдэгтэй тоор үржүүлэх юм хуваах юм бол их багын тэмдэг нь эсрэгээр эргэдэг. За өөрөөр хэлэх юм бол за эхлээд ингээ хас 7-ог хас 2 туухаар хасахыг нэмэх болоод 2-ны 7 болно. За энийг хас 2 туваах юм бол хас 2 нь байхгүй болоод x болно. За энийг хасах 2 туваах юм бол нэмэх 7 болчихно. За гол зүйл нь их багын тэмдэг нь эргэнэ. Хас тэмдэгтэй тоогоор үржүүлж хувааж байгаа тохиолдолд. Тэгэхээр энэ тэмдэг эргээд ийм болно. Энэ тэмдэг нь эргээд ийм болно. За ингээд бид нар үндсэндээ тэнцвэрлэгчээ бодчихлоо. За үүнийг олонтог хэлбэрээр бичээ гэх юм бол ингэж бичигдэнэ. Хас 2-ны 7-оос 7 хүртэл. За 7-той тэнцэхгүй буюу 7-оос 9 бага гэж байгаа учраас ийм бөөрхийн хаалт тавина. Эсвэл гадагшаа харсан дөрвөлжин хаалт тавьж болно. Энэ хоёр адилхан. Харин 2-ны 7-оос их 2-ны 7-той тэнцэж болно гэж байгаа учраас дутагшаа харсан дөрвөлжин хаалт тавьдаг. За илтгэгч тэнцвэрлэл бишгээ хичээл дээр эдгээр дэлгэрэнгүй заасан байгаа. Бас олон дахин өөр хөлбөрөөр давтахыг хүсвэл IMT-ийн сутлаад татварлан руу ороорой. За анхааралтай явсан явдалд баярлалаа.